Сайн байцгаана уулуусаа. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ гадаад аялах үед зочид буудалд очоод хэрэглэгдэх хамгийн чухал англи хэлний өгүүлбэрүүд болон шинэ үгсийг сурах болно. Хичээлийн анхааралтай үзээрэй. Хамгийн түрүүнд зочид буудалд өрөө захиалахдаа I'd like to book a room for 2 nights please гэж хэлнэ. Энд өрөө захиалах гэдгийг book a room гэж хэлдэг. Харин 2 хоногийг 2 nights буюу 2 шөнө гэж хэлж байгааг анхаараарай. Хэрэв та өмнө нь захиалга өгсөн бол хүлээн авах хэсэгт очоод I have a reservation under the name John Doe гэж хэлнэ. Захиалга гэдэг үгийг англиар reservation гэж дууддаг. Өөрийнхөө нэрийг хэлэхдээ under the name гэсэн бүтцийг ашиглаарай. Өрөөнийхөө талаар тодруулж асуух та. Does the room have a view of the city? Буюу өрөө маань хотын харагдцтай юу гэж асууж болно. Энд харагдц гэдгийг view гэж хэлнэ. Мөн тамхи татдаггүй өрөө хүсвэл non-smoking room гэж хэлээрэй. Өглөөний цайны цагийг асуух нь маш чухал. What time is breakfast served гэж асуугаарай. Энд өглөөний цайг breakfast гэдэг. Мөн Wi-Fi нууц үг асуухтаа What is the Wi-Fi password гэж асууж болно. Хэрэв өрөөнд ямар нэгэн асуудал гарвал та гомдол гаргах хэрэгтэй. Жишээ нь The air conditioning is not working properly гэж хэлж болно. Агааржуулагч ажиллахгүй байна гэсэн утгатай юм. Харин шүршүүрээс халуун ус гарахгүй байвал The shower is cold гэж хэлээрэй. Буудлаас гарах буюу өрөөгөө хүлээлгэж өгөх үед I would like to check out please гэж хэлнэ. Гарахаа мэдэгдэх үед check out гэсэн хэлхийг ашигладаг шүү. Мөн тооцоогоо авахдаа Can I have the bill гэж асууна. Өнөөдрийн хичээлээр бид зочид буудалд хэрэглэгдэх гол хэлхүүдийг үзлээ. Book a room, reservation болон check out гэсэн үгсийг заавал тогтоож аваарай. Эдгээр үгсийг цээжилчихвэл та гадаадад аялахдаа огт сандрахгүй байх болно. Дараагийн хичээлээр уулзцгаая.